байна. 1281 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Японы Цусима арлын загасчид далай мандалд ёр бусын зүйлийг үзээд цочин балмагджээ. Айх гайх хаач ялгаж мэдэхгүй байв. Өглөөний манан шингэрэхэд Токиораас Рил гэсэн үе олон хар хөлөг онгоц далайн үзэгдэх мандлыг бүхэлдэн дүүргэсэн байв. Далай чухам тэр хар усан онгоцуудаар давлгаалдаг болоо юу да? Зүүд зэрэглээ юу? Эд шидүү. Япончуудын хээхэн хэсэг нь түүнийг тэнгэрийн бошиг хэлгэнэл гэж ойлгосон гэдэг. Цусима арлын загасчид эргийнхнийг алмайруулан ангайлгасан. Энэхүү харуулсан онгоцууд бол Хубилай хааны илг ээсэн Японыг дайлах цэргийн 2 дахь флот байжээ. Дэлхийн цэрэг дайны түүх бичлэгт монголчуудын оруулсан бас нэг шинэ рекорд бол яах аргагүй энэ флот юм. Түүхийн аль ч үед Хубилай энэхүү хүчрхэг флотт эгнэх усан цэргийн хүчин байсангүй. Хубилай дээрх флотод 4100 усан онгоц бүхий 150,000 гаруй цэргийн хүчин оролцжээ. Хубилай дайралтын үед Япончууд дотроо хагаралтай их ээхэн цэрэгчсэн байнгын дайн самуунтай цэргийн эрхтнүүдийн буюу Камакурагийн ордны засаглал эд хүчээ авч байсан үе байж. Гэвч харийн гүрний хүчрхэг довтолгон айдас тэднийг нэгдсэн хүчин болгож үндэстэн нийтээрээ дотоодын самууна мартаад нэгэн хүчин болон Монголын армийн эсрэг шаргуу тэмцжээ. Ямар ч үед өөр хоорондоо толхилдсон байсан ханилгууд харийн довтолгооны өмнө нэгдэж өвөр зуураа муудалцсан байсан ахан дүүс гамшиг зовлонгийн өмнө ойртон нягтардаг. Гэвч өмнөд Европоос өвнөдсөн улсыг дуустал шовтлон байлцсан цэрэг дайны асар их туршлагатай Монголын мэргэжлийн армийн эсрэг хийж буй тэдний тэмцэл тиймч удаан хоргоон тогтоохооргүй байв. Японы арлыг айдас хүйдэс далайн хүйтэн хар давалгаа мэт нөмрөн авлаа. Бүр зүүн эргийн загасчид хүртэл Юаны цэргээс айхта далайда загасчлагаар гарахаа ордос мартаад гэртээ бүгэн Тэнгэр бурхандаа ер нь юу таарсандаа л залбирч гарчээ. Японы сүмхийдэд Монголын цэргийн эсрэг тэдний эр зэрэг сүр сүлдийг мохох хараалын ном уншиж байв. Тухайн үед их нэр нөлөөтэй байсан Эрдэмт лам гэгддэг Ничран ховрох тэргүүтээ 250 лам Камаяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал уйлдан нэг хүн өдөрт 1200 бот ном нийлээд 300,000 ном уншиж хараал хийжээ. Зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн ч гэдэг. Мөн Японд зэний шашныг дэлгэрүүлж явсан Хятад лам Айн нарын лам нар Монголын цэргийн эсрэг зад тавьжээ. Японы цэргийн эрхтнүүд нэг дор цугларан энэ аюул гамшигын өмнө хэрхэхэ хэлэлцэж цэрэг дайныг хоожо Токимүнэ бээр удирджээ. Монгол цэрэгтэй тулсан байлдаануудын тухай Японы түүх сударт маш олон тоо өгүүлсэн байдаг байна. Монгол цэргийн ном Япончуудынхаас 2 дахин огтор мөртлөө сум нь 2 дахин хол зайд тун оновчтойгоор тусч маш их сүйтгэл учруулж байсныг гайхан балмагдан бичсэн байдаг. Бас Монгол цэргүүд агаарт тесэрдэг сум их буу хэрэглэж хэнгэрэгдэлтэн их чимээ үүсгдэг нь Япончуудын хувьд үзэж хараагүй цоо шин юм байлаа. Монголчууд бүрээн дуугаар нэгэн зэрэг хөдөлж мөн дуунаар давшин ухрах нь тарах бөөгнөрх нь гайхалтай сонирн байсан гэн. Монголчууд байлдааны догшин их хар сүлдийг өргөж сүр хүчийг бадруулан байлджээ. Япончууд ч мөн мөчөөгөө гэсэн хүчээ шавхан эсэргүүцсэн байна. Тэдний хувьд их нутга харийн төрөмгийллээс өмгөөлөн байгаа учраас маш шаргуу эсэргүүцэж. 1281 оны 6 дугаар сарын сүүлч 7 дугаар сарын ихэр Монгол цэргийн довтолгоон ширүүсч
Шиндүү хэмээх Монгол жанжнаар удирдуулсан зүүн замын цэрэг Цусима арлаар довтолж Фан Вэнхүү хэмээх хятад жанжнаар удирдуулсан Юаны төв замын цэрэг Хирода арал Кюшюгийн Такашима арлуудыг дараалан авав. Японы цэргийн гол удирдагчид болох Цунэсүке, Сүке Эшин нар хүн дээр шархтан дайны талбараас хөндөрч Сүке Токийн Монгол цэргийн суманд сээжүүлэн өгчээ. Монголчуудын довтолгоон энэ ирчээрээ үргэлжилсэн бол Япончууд яах байсныг бүү мэд. Гэвч тэднийг Тэнгэр бурхад нивэж Монгол цэргийн удирдлагуудын дунд хагарал гарч довтолгоон зогссон төдийгүй эргээд усан онгоц руугаа буцацгаасан байна. Уг нь Хубилай хаан энэхүү хүчирхэг флотоо зүүн өмнөд Азад аян дан хийж эхэд дуршлагчсан Монгол жанжин зүрчид Уксааны Ала хаанаар удирдуулсан боловч тэрээр флотыг шар тэнгист орохоос өмнө нас баржээ. Ингээд түүний оронд флот командлах үүргийг Атаха хэмээх нэгэн Монгол жанжинд даалгасан гэдэг боловч түүний нэр Японы түүх шаштруудад огт дурддагдсангүй. Харин төв замын цэргийг командлан байсан Фан Вэнхүү хэмээх хятад жанжин үнэн хэрэг дээрээ цэргийг ерөнхийдэн захиран байсан бололтой хэмээн судлаачид тэмдэглэсэн байх. Ерөөсөө уг довтлогооны амжилтгүй болсны нэг шалтгааныг Хубилай хаан энэхүү хятад жанжинд эрх мэдэл өгч явуулсан тайж холбон тайлбарласан нь бий. Фан Вэнхүү цэргийн довтлогооныг цааш өрнүүлэн давшихын оронд шинээр эзэлсэн газар нутагтаа хэрхэн тариалан тарих, яаж амьд мэнд энэ дайнаас буцах вэ гэсэн сэтгэгдэлтэй байсан гэн. Энэ бүхнээс болж Фан Вэнхүү болон Монгол жанжин Шиндүү, Солонгос жанжин Хонтагу, Ким Паньон нарын хооронд хагарал гарч нэгдсэн командлал төвлөрсөн довтлогон хийж чадахгүй болсон байна. Тэгээд Монгол цэрэг бүтэн сар орчмын хугацаанд гол бус хэд хэдэн арлаар тойрон төдийлөн ашигтай бус ойр зургийн дайралт хийсээр цаг алдаж энэ зур Япончууд ч нэг сэхэ авч хүчээ базааж авчээ. 7 дугаар сарын сүүлээр Монгол цэргүүдийн дийлэнх хувь нь далайдаа гарч усан онгоцсондоо буцжээ. Яг энэ үеэр 8 дугаар сарын 1-ний өглөөгөр далайн шуурга дэгдэж үдшээр ширүүссээр шүн гэхэд аянга даатар орон маш хүчтэй хар шуурга хөдөлжээ. 8 дугаар сарын 2-ны өглөө гэхэд шуургач намдаж цусанд бодогдсон мэт их улаан нар далайн мандалт хөөрөхөд Японы тэнгисийг дүүргэн байсан нөгөө үе олон цэргийн хөлөг онгоцууд бүгд үзэгдэх бараагүй болсон байна. Гагцхүү далайн мандалд эвдэрсэн хөмөрсөн онгоцны хэсэг шураг хаан ихтэй хөвөн далайн эргийн хад цохоонд гойдогдсон сүйрсэн хөлөг онгоцны аргаяас энд тэнд Йордан байв. Эйнхүү дэлхийн цэрэг дайны түүхэнд урд хожид байгаагүй. Монголын хүчирхэг их флот ганцхан шөнийн дотор далайд живж зарим сударт бичснээр 150 мянган цэрэг ам үргэцсэн байна. Цөөн тооны хятад Солонгос цэргүүд амьд үлдэн нутгийн зүг санд мэнд буцацгаасан ба уулаасаа усан думуу Монгол цэргүүд бараг толгой дараалан тэнгисийн шорвог усанд үйжээ. Далайн шуурганаас амьд үлдэн эргийн зүг тэмцэн ирсэн бүхнийг самурайн сэлэм тосон хайр найргүй хяргаж байж. Түүх сударт бичснээр тэр их цэргийн тал хувь нь л монголчууд байсан. Үлдсэн хэсэг нь Солонгос болон хятадын нутгаас татсан цэрэг байсан гэдэг. Монгол цэрэг гэдэгт мөн зүрчид уйгур цэргийг ч оруулан тооцдог байжээ. Гэсэн ч 40 гаруй мянган монгол эрс тэрхүү дайнд оролцсон байна. Тэднээс чухам хэдэн их нутагтаа 9 мэнд очсон тухай ямар ч мэдээсэлт алга байна. Эйнхүү мянган Монголын зоригт эрс харийн далаад ясаа тавьжээ. Гэхдээ энэ бол эхний удаагийн суурил биш байна. 1281 оны энэхүү эмгэнэлт явдлаас 7 жилийн өмнө мөн яг ийм юм болсон байна. 1274 оны намар 10 дугаар сарын ихээр Солонгосын Масанаас Японы арлын зүг хөдөлсөн их Монгол улсын цэргийн флотыг мөн дээр хадил хувь тавилан тосож байна. Энэхүү эхний удаагийн аянд Монгол, Солонгос, Хятад нийлээд 25 мянга гаруй цэрэг их бага 900 гаруй усан онгоцтой оролцжээ. Энэ тооч бас далайн цэргийн түүхэнд дээгүр бичигдэх тоо юм. Энэ цэргийн бүрэлдэхүүнд 4000 гаруй Монгол цэрэг жанжин Шиндүүгийн удирдлаганд ор тулалдаж цэргийн гол хүчин болох 15 мянган орчим хятад цэрэг хятад жанжин Лю Фусяны удирдлаганд үйлдсэн нь Солонгос жанжтын удирдлагад байж. Шиндүүгийн удирдсан Монгол цэргүүд 10 дугаар сарын ихээр өнөөх Цусима аралд гарч хэдэн өдрийн ширүүн довтолгооны дараа тус арлыг эзэлж авав. Тэгээд
Хокозаки болон Эки арлуудыг дарааллан эзэлж Изамо арлыг давталжээ. Цаашлан Солонгос цэрэгтэй нийлэн Япончуудын гол түшиц газар болох Хаката хотыг давталсан байна. Япончууд хэдийгээр маш их эрлэх зэрэг гарган тулалдсан ч Монгол цэргийн эрчит сумны өөдөөс яаж ч шатахгүй байв. Япон даяараа Монгол цэргийн эсрэг хараалын ном уншиж далайн хүчит хар шуургана урин дуудаж байв. Яг иймэгзэгтэй үед Монголын армийн гол хүчнийг командлан байсан хятад жанжин Лю Фусян дайны талбарт хүн дээр шархтан далайда онгоцондоо гарахад түүний удирдлагад байсан 15,000 хятад цэрэг бүгд буцаж далайдаа гарчээ. Монгол болон Солонгос цэргийн хүчин мөхөсдөж цэргийн шуурхай зөвлөгөө хийсэн байна. Ингээд цэргийн хүчин дутагдсан тул хятад цэргийн араас онгоцондоо гарах нь зүйтэй гэж шийдээд 10 дугаар сарын 20-ны орой хуурай газраас далайд гарч онгоцондоо очжээ. Гэтэл үдшээс эхлэн далайн гинтийн хар үйл гарan шиврээ бороо орж эхэлснэ. Шөн дундаас хүчтэй хар шуургад игдэн цэргийн хөлөг онгоцнуудыг дараалан хөмөргөж гарав. Энд 700 гаруй усан онгоц ирч их цэргийн тэн хагасаас нь илүү усанд живжээ. Чохон энэ золгүй явдлыг Хубилай хаан ялагдал гэж үтсэнгүй. Эхэн бэлтгэл нарийн судалгаа явуулсны эцэст даага нэхэр 7 жилийн дараа 2 дахь флотоо илгээсэн энэ. Гэвч түүнийг өнөөх өглөхийн хар салхи аан айл тосон байжээ. Хубилай 2 дахь флотыг сүйрэхэд Японы их газарт 10 орчим мянган монгол цэрэг үлджээ. Хэдийгээр цөө монгол цэрэг гол хүчнээсээ салан удирдлаггүй болсон ч дотроосоо нэгнээ сонгон удирдуулаад далайн давлгаа мэт Японы арлын гүнээс араасаа ирэх давталгооныг 1 сарын турш нэт заасаар байсан гэдэг. Энэ хооронд эвдэрсэн завь онгоцнуудаа засахыг оролдож гэвч нэгдүгээр тэдэнд Солонгос мужаан байсангүй. Нөгөө тэгүр самурай нарын өдөр шөнөгүй ширүүн давталгооны дундуур тэйхүү хөлөг онгоц засаж сэлбэн гэдэг бүтэхгүй ажил байв. Арай хийж бүтээснийг нь Япончууд шөнөөр давталж галтчихна. Тэдгээр Монгол эрс манай их цэрэг эргэж ирнэ. Хубилай хаан яавч зүгээр байхгүй. Япончуудын хандыг сайн дарж өгөх болно хэмээн итгэж самурайн зэрлэг сомон дундуур далай мандлыг сүүлчийн мөчийг хүртэл итгэл найдвар тавин харсаар л байжээ. Хэдийгээр их төвчээр гарган тулалцаар байсан ч арлын гүнээс ирэх Япончуудын айрам тасарсангүй. Эхний игнэг нь хяргахад араас нь шин айрам тулалдаанд нэмэн орж ирсээр л байж. Ард тал байхгүй, хүнс хоол дутмаг Монгол цэргийн гол сүнс сүлд нь болсон морь байхгүй. Цөөн хэдэн Монгол цэрэгт үхэл гэдэг тун тодорхой болж. Тэд бүхэл бүтэн үндэстэнтэй тулалдаж байгаагаа сайтар мэдэж байна. Япончуудад бууж өгөх тухай ойлголт ч байж таарахгүй. Самурай нар олзлогдсон зарим нэгийг нь тэдний нүдэн дээр шууд хэрцгийлэн хороодог байжээ. Тэгээд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтлогоон байдаг гэсэн хувилбарыг сонгож авч. Тэд алагдсан самурай хувцас хэрэглэл Токиорыг шөнөөр тайчин авч хувцлаад самурайн нэгэн бүлэг цэрэг болон хувирч тэдний Токиорыг хийсгсээр үүр шөнийн үнэгэн харанхуй өдгөн мананг ашиглан нэгэн хэрэм цайзын гадаа очжээ. Үүд сахиж байсан цэргүүд ч тэднийг Японы гүнээс шинээр нэмэн ирж байгаа самурайн бүлэг хэмээн бодож хаалга үүдэ нээж өгөхөд шалавхийн орж уг цайзыг эзлэн авсан байна. Энэ хэрэмд Японы нилээд нөлөө бүхий язгууртны эзэмшилд байдаг. Тэнд орд өргөөнч байсан гэдэг. Монгол цэргийн үлдэгдэл тэрхүү цайзыг хэсэг хугацаанд тогтоон барьжээ. Гэвч өдөр цаг мөчөөр их газраас аслагдсан таслагдсан тэдний хүчин шавхарх нь аргагүй. Самурай нарын игнэ их нутгийнхаа гүнээс үерийн усан мэд араасаа дүрхэн нэмж ирсээр л байв. Цогтаах орон зай байхгүй болсон. Амь зулбан нуугдах нүхсөвгүй ийм тохиолдолд хоморгонд орсон чон эцсийн мөчөд эргэж дайрдаг лугу айдлаар монголчууд сэтгэж эцсийн хүчээ шавхан Японы эзэн хааны ордон руу дайрч эзлэхээр хэд хэдэн удаа шаргуу оролцсон байна. Яг л шатарт байдаг шиг ноёныг нь унгахаар хэрвээ Японы хааны ордныг эзэлж эзэн тэрх шогүнийг нь барьцаанд авч чадвал тэрхүү бүхэл бүтэн үндэстний цэрэг арми их далайн бүслэлтээс мэд мултрах цор ганц боломж энэ байсан нь ямар арч сэтгэхэд ойлгомжтой. Гэсэн ч тэдний энэ оролдлого амжилтанд хүрэх магадлал мянганы хувиар хэмжигдэх байсан нь бас ойлгомжтой.
Гэвч эцсийн цор ганц боломжийг шавхан ашиглах нь гагцгүй. Аз Европыг хөндлөн гулд туучин гаталсан Монгол дайчдын үр сад чин зөрөгт авхаалч самба бодлого төгөлдөр ирсийн ажил билээ. Тэд аз хийгээд эзэд найдсангүй. Гагцгүй өөрсдийн эр зөрөг авхаалч самба ийм хүн сорилтыг туулж чадах дэвчээр чадвартай найдсан хэрэг. Цөөхөн монголчуудын тэрхүү зоримог шийдмэг дайралтууд чон авлаж мэдэхгүй, мартай улаан гараараа тулж үзээгүй самурай нарын зүүдэнд ч оромгүй явдал байв. Эх нутаг дээрээ их айрмаараа хамгаалуулсан Японы тэргүүнүүд тэрхүү өдөр шөнөгүй тулсаар ядарч туйлдсан, сум хэрэглээ шавхсан Монгол цэргийн нэг түм хөрөхгүй үлдэгдлээс юу айх билээ? Цөмөрч орсон өнчин ганц хүү Берс болдгсон билүү? Гэсэн ч Монгол цэргийн энэ овчин довтолгоо Камакурагийн ордныхыг ихэд сандаргаж барьцаалтуулсан гэдэг. Монгол цэргийн сүүлчийн хүн Японы эзэн хааны ордны хэрмийн Ёзор самурай хурц хилтэнд хэдэн хэсэг тасарч зарчуулан унсан хойно тэд сая нэгм эдгээр цөөхөн үлдэгдэл Монгол цэрэг ийхүү байлдаж байгаа юм. Хэрвээ Юаны их флот бүтнээр арлын гүн рүү давталсан бол юу болох байсныг айдас хүйцээрээ голдоортлоо мэдрээ болов да. Гэвч Япончууд өнөө хүртэл монголчуудын довтлогооныг нийт заасан гэсэн нэгэн гол хүчин зүйл бол өөрсдийн шаргуу, эрэлхэг, эсрэг үүсэл хэмээн зарлан мандуусаар байдаг байна. Гэсэн ч тэдний зүрх сэтгэлийн гүнд орсон айдас нь өөрийн ирэхгүй далайн шидэд хар салхинд шүдэх шүтлгийг бий болгожээ. Далайн шидэд хар салхинд тахилга өргөх сүмж олноороо байгуулагдсан байна. Өнөөч түүндээ мөргсөөр байдаг. Монгол цэргүүдийн шарлыг нэгэн дор хадан хавцалт цуглуулж булаа. Тэрхүү булаасан дээрээ Монгол цэргийн сүр хүчин зориг чадлыг хариулсан шившлэгт чулуун хөшөө бүтэн. Тэдний сүмсийг нь дахин босож ирэхээс сэргийлэн дарсан гэдгээ. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар агуу флот сүйрсний гол учир зөвхөн хар салхинд байсангүй бололтой. Далай тэнгист хар салхит өдөөйгүй элдв догшин шуурга давалгаа болж л байдаг. Түүнийг урдаас тааж мэдэхгүй тул үрэгдэх нь үрэгдэж, үлдэх нь үлдэж л байдаг. Тэр үеийн далаачид байгаль дэлхийн догшин ширүүнтэй тэмцэх ухааныг тодорхой хэмжээгээр эзэмшсэн байсан нь тодорхой. Гэл ээж дийлэх хэсэг нь эмгэнэлтэйгээр сүйрсний шалтгаан бол алсын аян дайнд зориулан усан онгоцны флотыг захиалан Хятад Солонгос ажилчдаар хийлгэхэд этгэл эвдсэн Хятад ажилчид их хааны флотын хөлөг онгоцнуудыг углуурга болон сойр доод их биеинд нь дутуу мөн гэмтэлтэй угсарсан нь далайн шуургыг дэсвэрлэлгүй олноор сүйрэх шалтгаан болжээ. Хуурай газар байлдах тулалдахдаа хавтай Монгол цэргийн дарга даамлууд тэднийг харгалзан хянаж байсан ч нарийн учрыг яаж мэдэх билээ? Мөн Тэнгис далайн бус их газрын гол мөрөн нууранд хөвөх зориулттайгаар босгосон нь жонгоц байв. Тэдгээр нь далайн шорвог уусанд амархан илэгдэж мууддаг байсныг Японы эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ дүнд 2000 онд тогтоосон байна. Үүнийг Английн BBC телевиз шинжлэх ухааны нэвтрүүлэг болгон дэлхийд цацжээ.